Сайн байцгаана уу? За миний бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх биш. Би өөрийнхөө амьдралын бодит кейсийг яриа гэж утсан. За өнөөдрийн сэдэв маань сэтгэл зүйч таны амьдралд хэрэгтэй юу гэдэг сэдвээр би яриа гэж утсан. За миний амьдралын кейсээс би сэтгэл зүйч аваад миний амьдрал ямар өөрчлөлт гарсан бэ? Сэтгэл зүйч ер нь надад яаж нөлөөсөн бэ гэдэг талаар яриа гэж утсан. За би одоогоос 7-8 жилийн өмнө сэтгэл зүйч амьдралдаа авч үзчихсэн. За миний хувьд 40 насыг төхөж байгаа эмэгтэй. За нөхөртөөгөө болвол хар багаасаа хоёлоо үргэж жагаад суусан хоёр байдаг. Гисэн хэдий ч би нөхөртөө хардуулж ирсэн олон жилийн хугацаанд. За хардталтын шалтгаан юу байсан бэ гэхээр нөхөр маань амаг хар багаасаа суусан. Эмэгтэй хүн нэг юм юу ч үзээгүй байж байгаа суучихсан эмэгтэй хүн болвол нэг 30 насыг төхөөд ирэхээр өөр эрэгтэйтэй уулзахыг хүсдэг. Өөр эрэгтэй хүнтэй дотносож ямар мэдрэмж авахыг хүсдэг. Тийм шалтгаанаар намайг харддаг байсан. За тэгээд нөхрийнхөө энэ харыг засахын тулд би сэтгэл зүйч авсан гэсэн. За тэгээд өмнө нь нөхөртөөгөө хардаал харилцаа муудаал ийм үе надад зөндөө байсан. За хоорондоо мэдээж ярилцаагүй биш ярилцдаг байсан. Ярилцаал. За ингээд би чамайг хардахгүй байж би чамайг ингээд дураарчин байлгая, ингээд тгий гэж тэгэлдэг байсан ч гэсэндээ дараагийн үйл явдал болоход дахиад нөхцөл байдал давтагддаг байсан. За миний хувьд болвол өөрөө нэлээд open minded буюу хүмүүстэй нэлээд найрсаг ханддаг, инээж харьцдаг ч юм уу тийм эмэгтэй. За тэглээгээд би хаана хүнд ямар хил хязгаар тавих вэ гэдгээ бол мэддэг тийм хүн байсан. Тэгээд нөхөр маань энийг ч гэсэн мэддэг байсан. Би чамааг мэдж байгаа. Би чамааг үнэлдэг. Би чамд маш их хайртай. Гэхдээ би ингээд яг юмыг ингээд ургуулan бодоод ингээд чамааг ингэж байгаа болоо тэгж байгаа болоо гэж бодоод ингээд байна гэж надад хэлдэг байсан. За тийм учраас би ч ойлгохгүй, нөхөр маань ч ойлгохгүй ийм нөхцөл байдалд орсон учраас би сэтгэл зүйч авсан байхгүй. За тэгээд харилцаа муудах ийм үедээ би найзуудтай ингээл уйлаал гуйнаал гомдлыг тайлаал ингээл ховлдог байсан. За намайг инглээ тэглээ гээл найзуудтай хэлэнгүүт найзууд маань тийштэй чи ийм мундаг байхад чамааг яхаараа хардтыг ингээл найзууд маань миний эгог улам л тижээдэг байж л тэгэл тэрэнд нь би улам ингээл эгоороо л нөхөртөө ингээл би чамгүй байсан чи чадна штэ амьдрын штэ чи салал та болил та гэдэг үг би амар хэлдэг байсан. За тэгэл харилцаад эртэхгүй дараагийн нөхцөл байдал үүсэл дахиад харддаг За яг энэ 1-2 жилийн асуудал биш нэлээд олон жилийн асуудал байсан. За тийм учраас би сэтгэл зүйчд хандсан. За Монгол улстай байгаагүй учраас би Facebook дээр search хийгээд ямар сэтгэл зүйч байдгийг хин илүү хангалттай байнгийг би хайжгаад онлайнаар сэтгэл зүйч болоод цаг аваад ярьсан байдаг. За тэгээд сэтгэл зүйч надад юу гэж хэлсэн бэ гэхээр хар гэдэг өвчин. За энийг бол хамтцаа засна гэхээс биш чи намайг инглээ тэглээгээ тэр хүнийг буруутглаа гэд энэ засардаг юм бишээ. За тэгээд миний кейсийг сонсоод тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр чи нөхрийнхөө хүндлэл гэдэг хэрэгцээг өгөөгүй байна. Чамгүй бол би амьдрна чи салалда болилдоо гэдэг үг бол эрэгтэй хүний хувьд маш эмзэг тусдаг Тийм болохоор та өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө эго гэдэг зүйлээ дарах хэрэгтэй гэж надад зөвлөж ирсэн. За түүнээс хойш би ямар арга хэмжээ авсан бэ гэхээр би маш төвчээртэй байсан. За би чамаас салмаар байна гэж би хэлмээр байсан ч гэсэндээ би төвчж өгөө зайлгдаг болсон. Дээр нь нөхрийгөө мундаг биш байсан ч би магтдаг болсон. Жижиг ч гэсэндээ амжилтыг би магтдаг болсон. Баярлаа гэж хэлдэг болсон. Намайг өнөөдөр ийм өөртөө ихтэй гой сайхан явахт маань чи миний ард байгаа шүү гэж би магтдаг болсон. За тэр цаг үеэс амьдралын маань дараагийн үе ихсэн гэх юм уу? Нөхөр маань өөрчлөгдөж ихсэн. Намайг байгаар маань хүлээж авч ихсэн. Би хүмүүстэй найрсаг дотн харьцдаг хിവэрэ байхад маань ч гэсэн нөхөр маань тэрийг ойлгодог болсон. За ер нь манай гэр бүлийн харилцаанд бол ингэж нөлөөсөн байдаг. Тэгээд би сэтгэл зүйчийн юунд нь талархалтай ханддаг вэ гэхээр мэргэжлийн хүн гэдэг бол мэргэжлийн байд юм байна. За найз нөхдөдөө би асуудлаа
хэлдэг. За манай эмэгтэйчүүдийн нийтлэг кейс бол тийм байдаг штэ. Ерөнхийдөө одоо нөхөртөөгөө харилцаа муудлаа гэл тэгэл найздаа очиод найзтайгаа нэг суугаал амьдралаа яриад те ингээл сэтгэл нь амарчж байгаа юм шиг яг үүндээ тухайн үедээ л нэг өөрөө ингээл дотроо байгаа бүх юма яриад тавьширж байгаа боловч тэр асуудал стил хിവэрэл байдаг те. Тийм болохоор сэтгэл зүйч гэдэг хүн болвол мэрэгжлийн хүн байд юм байна. За миний кейсийг сонсоод мэрэгжлийн хүний зүуднээс одоо надад зөвлөгөө өгд юм байна гэдгийг би ойлгож авч ирсэн байхгүй. Тийм болохоор би сэтгэл зүйчүүд маш талархалтай ханддаг. За дээр нь асуудалтай байгаа найз нөхөдтөө одоо хинч байдгийн те тэр бүх хүмүүст би сэтгэл зүйч гэдэг хүнийг зөвлөдөг. Тийм тэгэхээр магадгүй таны амьдралд ямар нэгэн асуудал байгаа бол энэ асуудлаа та шийдэж чадахгүй, ойлгомжгүй байгаа бол та сэтгэл зүйч гэдэг хүнд бас хандаад үзээрэй гэж зөвлөх гэсэн юм аа. За миний өнөөдрийн бичлэгтээ хамт байж намайг сонссонд баярлалаа.